Йемений баруун иргэн ойролцоо байрлаж буй нийт тээвэрлэгчид хөлөг онгоц дэлбэрч байгаль орчны сүрэл болохоос урьдчилан сэргийлэхэд 80 сая ам$ буюу 65 сая фунт стерлинг золиулах зорилгоор хандиалагчдын баг хурлыг лав гараг зохион байгуулах гэж байна. Уг хурлыг Нэгдсэн үндэсний байгууллагаас зохион байгуулж буй юм а. Хуудийн бүлэглүүд болон Сауди Арабын дэмжлэгтэй засгийн газрын хооронд өмчлөл хариуцлагын асуудал мухардалд орсны улмаас хуучирсан Сефер ачааны хөлөг онгоцонд 6 жил гаруй хугацаанд ачаатай хэвээр байгаа 114 сая баррел газрын тосыг буулгахад их хэмжээний мөнгө шаардлагатай юм а. Мэргэжилтнүүд, инженерүүд болон байгаль орчны мэргэжилтнүүд Сефер хөлөг онгоцны экологийн сүрэлд хүргэж болзошгүй цагтаа тесрэг бөмбөг хэмээн анхааруулсаар буй. Нэгдсэн үндэсний байгууллагын тооцоолсноор тус хөлөг онгоцны ачааг улаан тэнгист гаргавал 200 гаруй загасчин ажилгүй болж цэвэрлэх ажиллагаанд 20 тэрбум ам$ шаардлагатай болно. Гэвч Нэгдсэн үндэсний байгууллагатай 6 сарын турш шаргуу хилэлцсэн шинэ гэрээний дагуу хийгдэхэр болсон Нидерландын дипломатууд олон улсын хандиалагчдын байх хурал нь хөнгөн түүхийн нефтийг буулгах гэж шаарддаг 80 сая ам$ босгосноор байгаль орчинд үзүүлэх хор нөлөөллөөс хамгаалж чадах юм а. Энэхүү төлөвлөгөө Нэгдсэн үндэсний байгууллагын Йеменд суурин зохицуулагч хүмүүнлэгийн төлөөлөгч Дэвид Грислигийн санаа юм. Тэрээр Саудын Араб болон Хутигийн дэмжлэгтэй засгийн газруудын дэмжлэгийг авсан гэдгийг мэдэгджээ. 45 настай супер танкер хурдцтай ялдарч байгаа учраас тээвэрлэж буй нефт нь алдагдах эсвэл дэлбэрэлт болсны улмаас их хэмжээний тус асгарах эрсдэлтэй байгаа юм а. Сефер хөлөг онгоцны нөхцөл байдал өдрөөс өдөрт илүү аюултай болж байгааг дэлхийн нийт харж байгаа бөгөөд энэ зун яаралтай төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгийг олгох нь нэн тулгамдсан асуудал болоод байна.